Сайн байна уу? Сайн байна уу? Монгол ирсэн богино хугацаанд ингэж цаг зав гаргаж аваад маш их баярлалаа. Өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Намайг Төгсөдгөл гэдэг. Тэгээд Солонгос улсын Yonsei их сургуулийн Underwood International College-д суралцж байгаа оюутан байна. Yonsei их сургууль яг ямар мэргэжлэр суралцдаг вэ? Улс төр судлал, олон улсын харилцаа. Гэхдээ эдийн засгаар бас давхар суралцсан гэсэн бодол байна. Энэ мэргэжлээ ер нь яагаад сонгосон бэ? Сонгосон шалтгаан юу вэ? Надад айгүй олон илүү ирээдүйд миний карьерт амар олон боломж авчрах юм санагдсан. Гадаадын компаниудад гадаадын одоо жишээ нь үпч юм уу тийм одоо газруудад ажиллах боломжийг олгодог. Тэгээд дээрэс нь Монголд хурж ирсэн ч ажлын байрны олдс ихтэй гэж би бодож байна. Тийм тэрнээс гадна мэдээж бас миний цаан характертай бас таарсан юм санагддаг. Цаан характертай гэхээр ер нь өөрийн чинь MBTI нь юу вэ? ENFJ гэсэн MBTI байт юм аа. Тэгээ би MBTI-лаар сайн мэдэхгүй. Гэхдээ яхав зүгээр протагонист гол дүр тэгээд бас жоохон лидер MBTI гэж тестэн дээр хэлсэн байсан. Би бол сайн мэдэхгүй. Тестэн дээр хэлсэн мэт. Одоо Yonsei их сургуульд ингээд суралцж байгаа. Тэгээд ер нь аль хэлээ ямар хэлээр ингээд суралцж байгаа вэ? Англиар. Англиар. Тийм би солонгос хэл угаасаа ямар солонгосны мэдлэггүйгээр солонгос очсон. Тийм зөвхөн англиар суралцсан. Угаасаа боломж байдаг шүү дээ, тийм. Английн оноотой ирнэ одоо дэлхийн маш олон улсууд руу одоо сурах боломжтой байгаа шүү дээ. Тэр дундаас яагаад заавал одоо Солонгос улсыг сонгож суралцсан бэ? Ер нь бол олон шалтгаантай. Нэгт манай Монгол орн чинь Азийн орн, тийм. Азийн зүрхэнд байдаг орн, Солонгостой аягүй ойрхон. Тийм болохоор соёл ч гэсэн аягүй ойрхон төстэй. Яг хөө мэдээж өөр юм байдаг ч гэсэн соёлын төстэй. Хоёрт ойрхон. За доор ижил нислэгийн тийз биш шүү дээ. Яг үнэндээ. Тийм тэгээд гуравт нь болохоор яг ранкинг өндөр сургуулиуд нь яг үнэндээ бас Америктэй, Канад, юу ч үгүй Австралитай харьцуулбал одоо tuition fee сургуулийн төлбөр нь хамаагүй хямдхан байхгүй. Тийм. Тэгээд ер нь Солонгосыг сонгож авахсан да. Яг мэдээж бас нэг хувийн юм хүн байгаа шүү дээ. Нэг загвар магвар ч юм уу те. Загвар гэснээс ер нь бол өөрөө чинь хобби юу вэ? Эрэгтэй хүүхдэл болсон нь бол би спортлог тий сакс тоглодог, ууланд авирдаг тий ер нь спортлог тал руугаа. Гэхдээ 10 жилийн төгсгөнгөөс ахуулаад модель хийж гисэн, загвар өмсч гисэн гэсэн үг. Тий. Тэгээд бас Солонгос саяхан 24 оны сүүлээр нэг моделийн айгүй том жишээ. Тэгтээ бас нэг хөөрхөн том тэмцээнд оролцоод ирсэн байгаа. Тий. Мэдээж шиг маш их амжилттай оролцсон байх. Үгүй. Тийм ээ. Эх орныхоо нэрийг бол гаргах гэж хичээлгүй байх уу? Тий. Одоо Солонгосын олон сургуулиуд дундаас яагаад ер нь бол Yonsei их сургуулийг сонгосон бэ? Манай Yonsei их сургууль чинь айгүй бас тий зөвхөн хичээлээр нүдэдэг сургууль биш. Солонгоснууд тэрүүгээр алдартай. Оюутнуудад зохион байгуулалтад үдшилэг тий одоо party яг эсвэл юу ч үгүй уулзалт, академик уулзалт, extra curricular activities айгүй ихтэй байхгүй юу? Тэр надад айгүй таалагддаг. Тэгээд дээрэс нь ранкинг маш өндөр. Гуравт нь юу гэхээр Солонгост байгаа юм яг гэдэг үнэндээ ингээ мартчихдаг байхгүй юу? Интернэшнл оюутнууд амар ихтэй. Тийм болохоор яг нэг дэлхийн төвд байгаа ч юм шиг тий тийг санагдаад байна. Тэгээд мэдээж би бол яг миний хувьд бол Солонгос улсын Yonsei их сургуулийг Солонгостой ер нь бол бараг номер 1 гэж боддог. Яг мэдээж дэсний үзэндээ сурвал байгаа ч гэсэн миний хувьд бол юм бодлоо. Тэгээ яг хичээлийн хувьд. Цаашдаа ерөнхийдөө бол өөрийнх нь Солонгос суралцаж төгсөө цаашдын карьер нь юу байгаа юм? Би бол тэрийг яг 100% яг юм гэж хийнэ гэж бол одоохондоо шийдэг байгаа. Мэдээж бодсон юм зөндөө байгаа. Тэгэхдээ би Солонгост үчсэн 1 жил ажиллаад үзэх байх. Entertainment тал руугаа загварын салбарт эсвэл жоохон мэрэгчлэрээ зүгээр 1 жил ажиллаад үзэх байх. Тийм бодолтой байгаа. Тэгээ манай Yonsei их сургуулийн exchange програм амар гоё ихгүй юу? 70 орн руу гаргадаг оюутан солилцоогоор хүүхдүүдийг. Тийм болохоор би бас юмыг аж мэдгүй өөр бас exchange програмаар өөр улс руу авчиж магадгүй. Тэгээд тэндээ бас магистра суралцаж төгсөе гэсэн бодол байгаа. Гэхдээ сайн мэдэхгүй л.
Ер нь сүүлийн үед Монголын маш олон хүмүүс одоо Солонгос улсад одоо дэлхийн боловсролыг эзэмших зорилготойгоор юм явах сонирхолтой байгаа даа. Тэгэхээр чиний одоо хойноос одоо явах гэж байгаа дүүнертэй ерөнхийдөө яг юу гэж зөвлөмөр вэ? Суралцахтаа юунд анхаараасаа одоо сургуулаа сонгохдоо юунд анхаараасаа гэж зөвлөмөр вэ? Сайн судлах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь Солонгос хэлээ сайн сураарай. Солонгос хэлээ сурахгүй л очоод нэр баларна шүү. Би баларсан байхгүй юу? Яг үндэ би өөрөө Солонгос руу сая ямар ч зуучлалын компаниг хай career-тэй танилцахаас өмнө би очсон. Тэгээд яг үндэ баларсан. Буцаад хүрээд ирсэн. Юу болсон бэ гэхээр би өөрөө apply хийсэн Солонгос хэлгөөс болохоор тэгээд суралцах газраа ч ойлгоогүй англиар сурнага бодоод очсон чинь бүх хичээлээ солонгос хэлээр гэл хэлчихэж байгаа юм чинь. Тийм болохоор яг үндэ зуучлалын камер боломж хэрэгтэй байдаг. Тэгээд би бол хай career-ыг бол хүн болгонд л зөвлөдөг. Монголдоо бас нэлээд дээгүүр бараг топ 1 тэгээд хэлвэл бас хэлж чаднаа. Өөрөөр хэлбэл манай хай career боловсрол зуршлын агентлагийг сонгох шалтгаан яг юу байсан бэ? Би зүгээр анх нэг Instagram дээр пол үзчихсэн байхгүй юу. Тэгээд зуучлалын компаниудаас аль нь илүү гайгүй вэ, дээр вэ гэдгсэн чинь хай career гэдэг хаан за тэгвэл би хай career очоод уулзаад үзье. Тэгээд хурж ирээд тэгсэн чинь бүхэн анх орж ирэхэд лайг үзэгцтэй. Ажил хийж байгаа хүмүүс нь бүгд ажлын байран дээр юу хийж байгааг мэддэг. Тэгээд тэр надад анх таалагдаад би шууд гэрээх болсон. Тэгээд гэрээсний ардаас ч гэсэн яг сургууль руу apply хийхээс ахуулаад визэнд орох хүртэл бүх юмд тусалдаг. Тэгээд дээрэс нь маш нарийн detailтэй надад өөртөө ирж байгаа имэйл дээр хүртэл төсөлтөлтэй чонд имэйл ирсэн тэрийг шалгаарай. Төсөлтөлтэй ч өнөөдөр юмтай шүү. Төсөлтөлтэй бла гэл өглөө болгон залгадаг шүү дээ. Би тэгэл баг унтчихад мартцсан байхад залгаж байгаа байхгүй юу. Тийм болохоор надад амар хариуцлагатай хамт олонч санагддаг. Тэгээд яг apply хийснээс ахуулаад виз гарах хүртэл тусалдаг. Гарчаад би тэгэл очоод зөндөөл залгасан шүү дээ. Амар их залгаал хичээнийг яах вэ? Би ингээ ийм асуудалтай болчлоо гэл тэгэхэд та тэгэл ингээл хэлэл өгсөн. Тэгэл 1-р курс, 2-р курс магадгүй төгсөн төгсөл тусалдаг тий. Тэгээд дээрэс нь надад нэг айгу яг амар хэрэгтэй байсан байхгүй. Би очоод нөгөө цэгэр үнэлэх гэж байдаг. Тэгээд дээрэс нь пассворд сунгуулдаг штэ. Тэрийгэ мэдхгүй. Тэгсэн чинь надад яг хай career тусалж исэн тий. Шууд нөгөө зөвлөгөө өгдөг штэ хай career чинь. Ингээд солонгосчууд энэ дээр анхаараарай, ийм байдаг шүү, энэ дээр анхаараарай, банк юм байдаг. Тэр үнэлэгч нь тийм байдаг. Ингиж визээ сунгуулах шүүгээд бүх одоо яадаг чинь явахын өмнөх бүх юмыг жин там болгож өгчөөд явуулдаг. Санаа зовох юмгүй те. Одоо энийг үзэж байгаа эцэг эхчүүд байвал те хүүхдээ ийм газар өгч явуулах бол яг үндэ айгүй зөв те. Амар хариуцлагатай хамт олон болохоор би бол хай career киний ч хажууд зөвлөж чаднаа л гэж боддог шүү дээ. Бидний одоо оюутнуудын төлөө гэсэн чин сэтгэлийг маань одоо мэдэрч үнэлж те манай агентлагаар ингээд зуршилсан маш их баярлалаа. Тэгээд өөрийнх нь цаашдын ажил хөдөлмөр, сурлага хөдөлмөр бүх зүйлд нь хамгийн сайн бүхний дэдэг үсэ баярлалаа. Баярлалаа.